Гэхдээ улсын 2 дугаар төв эмнэлгээс үзэгч та бүхэнд даваагаас баасан гараг хүртэлх хугацаанд оройн 18 цаг 40 минутаас улсын 2 дугаар төв эмнэлгээс бэлтгэн хүргэж байгаа контент маань хүрч байгаа. За бид даваа гарагт зүрх судас судлалын тасгийг онцолсон бол энэ удаад бид улсын 2 дугаар төв эмнэлгийн дурангийн төвийг онцолж байна. За 2 дугаар төв эмнэлгийн дурангийн төв бол одоо маш олон төрлийн одоо эмчилгээ онцлогоо хийдэг ийм төв байгаа. Одоо үзэгч та бүхэнд дурангийн төв ямар онцлогоо хийж байна, ямар одоо шинэ тутам гарч байгаа техник технологиг нэвтрүүлсэн байна, ямар баг хамт олон ямар үйлчлэгийг үзүүлдэг вэ гэдгийг одоо энэ удаагийнхаа дугаарт одоо үзэгч та бүхэнд бас танилцуулах болно ингээд орцгоо. Сайн байна уу? За, ТV5 телевизээс явж байна. Бид танаа дээр одоо танилцуулга нэвтрүүлэг бэлтгэж аваа. Одоо яг танаа дурангийн төв гэхээр яг ямар онцлогтой, ямар үйл ажиллагаа явуулдаг ийм төв байна гэдгийг та бас надад танилцуулж болох уу? За тийм. Би танд бас энэ микрофоныг зөөч. Та тэгээд үүднээс ахуулаад гоё төвийнхөө үйл ажиллагааг танилцуулаач тийм. За танаа эмнэлгийн дурангийн төв одоо хичнээн төрлийн одоо үйлчлэгээ онцлогоо хийж байна. Тэгээд эдгээр та бас үзэгчдэд мэдээлэл өгөхгүй өөрийгөө танилцуулаад байна. Сайн байна уу? Би дурангийн төвийн 2 дугаар эмнэлгийн дурангийн төвийн эмч Боён тогтох байна. Манай дурангийн төв маань болохоор одоо энэ үүдний хэсэг маань та хэдийн харагдж байгаа ч юм ингээ байгаа. Энэ болохоор манай дурангийн төвийн маань үйлчлэг хөгжлийн талаар тэгээд нөгөө хамгийн манай гавьяат эмч Ухнаа багшийн маань дурсгалын музейн хэсэг байгаа. За тэгээд одоо хэсэг дээр хэм бол манай нэг хүлээлгийн үүдний хэсэг байгаа. Одоо ингээд дурандаа орох гэж байгаа хүмүүс маань хүлээгээд байж идэг байгаа. Тэгэхээр эмнэлгийн дурангийн төв ер нь ачаал ихтэй юу? Ачаал нэлээ ихтэй. Тэгээ хариалын хүмүүсээ авна, зүүн дөрөв аймаг тэгээд бас нөгөө зүүн хэдэн дүүргүүдэд авдаг учраас одоо нэлээ ачаалтай байгаа. Тэгээ бас нөгөө тусгай хүрээний үйлчлэгийн хүмүүсүүд авдаг. За та үйл ажиллагаатай ажиллаж шүү дээ. За энэ шиг ингээ оронгууд энэ хэсэг болохоор манай офисын хэсэг буюу эмч судлаачдын маань болохоор ингээд офисын хэсгүүд байгаа. Хариу байгаа бичин дараад нэг ажлын дараа ажиллагааныхаа дараа арга иргэртэй уулзаж танилцуулдаг хэсэг байгаа. За энэ хэсэг маань болохоор манай унтуулгатай мэдээгүйжүүлэхтэй нэг ажлын дараах сэрэг хүрээний мэдээгүйжүүлэх эмч судлаач нарын маань суудаг хэсэг болон унтуулгатай ажлын хүмүүс сэрэг хүрээний хэсэг байгаа. За дуран хийлгэж байгаа хүмүүс ч нөгөө унтуулахгүй бол нэг эвгүй оргоод идэг гэж ярьдаг. Тийм нөгөө дуран болохоор ажиллагааны дуран унтуулгатай бол унтуулгагүй ордог. Бас ажилбарууд маань болохоор ер нь бүгдээрээ мэдээгүйжүүлэхтэй унтуулгатайгаар ордог. За тэгээ шигээ ингээ явах юм бол энэ ингээ манай юуны ажиллагааны хэсэг байгаа. Ажиллагаа бол ажилбарын өрөөнүүд. За энэ өрөөнд нь гэх юм бол манай хамгийн нөгөө юутай хар тоглохны хан болон хаалганууд нь хар тоглохны хамгаалалттай, эрентгээ нөгөө цацрагийн хамгаалалттай нөгөө эрентгийн ажилбар хийдэг ажилбарын үндсэн өрөө байгаа. Ингээ харахад одоо энэ нэг дараагийн хүн маань ороход бэлтгэсэн ингээд байгаа. За тэгээд ажиллагаа бол ажилбар хийдэг ингээд юм 3 үндсэн өрөөтэй. Тэгээ энэ өрөөнүүдтэй болохоор хотоод бүдүүн шулуун гэдсний ажиллагаанууд, ажилбарууд, тэгээд бас мөн унтуулгатай болон унтуулгагүй бас ажиллагаанууд ордог. Тэгээд ажилбаруудтай хувьд гэх юм бол хоод боловсруулах замын, дээд замын болон доод замын ургацгууд авах, тэгээд варикозын хоод боловсруулах замын варикозын цус алдалтууд тогтоох. За тэгээд бас нэг доод замын цус алдалт, варикозын бус цус алдалт малталт тэгээд тийм ажилбаруудыг ордог. Тэгээ бас манай дурангийн төвийн маань бас хамгийн элбэг оролдог ажилбар гэх юм бол одоо энэ нөгөө эрентгийн хамгаалалттай өрөөндөө ордог нөгөө ERCP буюу нөгөө цус нойр булчирхайн сувгийг сэтгүүрдэх тийм ажилбар маань болохоор энэ өрөөндөө ихэвчлэн ордог. Тэгээ бас энэ өрөөнд бас нөгөө юу ордог. Эрт үеийн хавдар хуулах болон тэгээд нөгөө хортой болон хоргүй нарийнсэлт хэлэх ажилбарууд зэрэг тийм ажилбарууд зөндөө ордог байгаа. Дурангийн гэхээр ер нь дурангийн энэ төвд ажиллаж байгаа эмч сувлагч нарын хувьд бол ерөөсөө бүгд л техниктэй харьцах ийм л одоо онцлогтой хүмүүс байгаа шүү дээ. Эмч нарын одоо ур чадвар онцлог юу вэ те? Одоо манай дээр болохоор дурангийн эмч нар маань нийт 6 эмчтэй эмчийн бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа. Тэгээд 5 сувлагч тэгээд үүдний цахим бүртгэлийн ажилтнтай гэсэн нэгээд 12 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа. Тэгээд нэг эмч маань болохоор манай зөвлөх эмчгээд манай цэнцүрэн доктор маань ажиллаж байгаа. Тэгээд мөн тасгийн төвийн дарга тэгээд бас эмчнэр маань. Тэгээд эмчнэр маань манай дурангийн эмчнэр юугаар ерөнхий мэргэжлийн эмчээ төгсөөд тэгээд дараад нь дүрс онцлогооны юм уу эсвэл нөгөө газ доторын эмчийн нарийн мэргэжлийн эмч эзэмсэн эмчнэр дараад нь дурангийн олохын курс төгссөн эмчнэр ер нь дурангийн эмч. Дурангийн яг нөгөө юуны
үнэмлэхтэй эмчтнэр бүгд ажиллаж байгаа л гэсэн. Дурангийн засгийн совилогч оюутан гэдэг. За ерөнхийдөө бол дурангийн хамгийн чухал юу нь болохоор ариутгал халдваргүйжүүлэлт байдаг. За энэ болохоор манайх болохоор өндөр түвшний апидекс болон апизем гэдэг уусмалаар бол дурангаа ариутгаж халдваргүйжүүлдэг байгаа. Тэгээ стандартын дагуу. За тэгээд ерөнхийдөө бол хамгийн эхлээд энэ гар угаалгаа явагдчихад халдваргүйжүүлэлт явагдчихад тэгээд дараа нь болохоор автомат угаалгын машиндаа хийдэг. Тийм. Тэгээ ходоод бүдүүн гэснийх нь дурангууд болохоор тус тустай угаагдана. Ходоод болон уушиг бүдүүн гэцгээд бүгд тус тустай угаагддаг байгаа. Тийм. Энэ бол ерөөсөө аль чимлэгтэр ашигладаг гэсэн тийм. Тийм. Таны хувьд одоо сувилагчаар ажиллаад ерөнхийд 8 жил болж байна. Тэгээ яг энэ дуран дээр л ажиллаж байгаа. Дурангийн төвийн сувилагч гэхээр ер нь одоо бусдаас арай өөр онцгой өөрөөр юу гэдэг юм бол ерөнхийдөө одоо үйл ажиллагааг танилцуулж ерөнхийдөө бол хүмүүстэйгээ бол байнгын тулж ажиллана. Яг л ерөнхийдөө бол өөрийнхөө аав ээж ч юм уу ер нь бол яг нэг өөрийнхөө ойр дотны хүмүүс шиг л ер нь хүмүүстэй хандаж байнгын ингээд цуглал ер нь бол бүх ингээд үйл явц нэг ялангуяа дурангийн шинжилгээ чинь бусад тасгуудаас бол онцлогтой шүү дээ. Одоо орж ирээл хүмүүсийн сэтгэл зүгээ бэлдээгүй ч юм уу тийм тохиолдолд бол хүмүүс нэг айж хичээх сандрах асуудлууд аягүй их гардаг. Тэгээд тэр болгон дээр хүмүүстэй тулж ажиллаад хүнийхээ сэтгэл санааг нь бэлдэх ч юм уу тиймэрхүү асуудлууд байнга гарна. Тийм тэр нь гэхдээ эргээд ингээд бид нарт өөртөө амар ингээд ерөнхийдөө лаж жаргал мэдрүүлдэг. Тийм байна. Тийм. Дурангийн ажиллагаанаас хүмүүс ер нь аягүй их айдаг. Тийм айдаг. Маш их айцтай байдаг. Тийм. Манайхан унтуулгатай унтуулгагүй гэж хоёр юу яаж байгаа. Тэгээ унтуулгатай дур нь бол яг унтуулгынхаа эмчтэй үзүүлчихэд тэгээд яг тухайн өдрөө ирээд унтуулгатайгаа орж болно гэсэн үг. Ягаад унтуулгатай орж байгааг нь нөгөө даваа тал гэх юм бол нөгөө хүмүүс нөгөө хэтэрхийг айд сандрах ч юм уу зүрх судасны өвчтэй тиймэрхүү хүмүүс бол унтуулгатай ордог байгаа. Тийм заалтаараа л орно гэсэн үг тий. За манай дурангийн төв бол 1979 онд анх нэг эмчтэй, нэг сувилагчтай нэгдэжсэнээр бол ихсэн юм төвхтэй. Дээр үеэс төвхтэй тийм сайхан төв байгаа. За бид бол одоо орчин үеийн тоног төхөөрөмжөөр 2019 онд Мон 8 төслийн хүрээнд Солонгосын засгийн газрын зээлийн тусламжтайгаар ингээд шинээр бүх тоног төхөөрөмжөний шинжлэгдээд тэгээд хоол боловсруулах дэд болон доод замын дурангууд за тэгээд цөс нойруулчрахын замын дуран, амьсгалын замын дуран, за мэдэг үйлчилгээний үеийн төвхтэй одоо интубац гэж бид нар ярьдаг. Одоо төвхтэй мэдээ алдуулалтын үед дурандах гих зэрэгээр ингээд олон төрлөөр үйл ажиллагаа явуулдаг учраас одоо тийм онцлогтой төв байгаа. За манай эмнэлэг бол хуучин бол бид нар сайд нарын 2 дугаар эмнэлэг гээд бас тодорхой үйлчлэх үүрэгтэй байсан бол за 2019 онд энэ онцлогоо эмчилгээний төв нэгдснээрээ одоо бүх Монгол улс даяараа лавлгаа шатлалын тусламжийг хүргэж байгаа. За энэтэй холбогдуулаад одоо зүүн аймагуд за дээр нь Улаанбаатар хотын тодорхой дүүргүүд за мөн бас хэрвээ үнэхээр шаардлагатай дурангийн тусламж шаардлагатай гэвэл Монгол улс даяараа ингээд дурангийн бүх төрлийн тусламжийг үзүүлж чаддаг ийм төв болтлоо хөгжсөн байна. За тэгээ анх одоо бид нар нэг эмчтэй нэг сувилагчтай эхэлжсэн бол одоо 6 эмчтэй 6 сувилагчтай тэгээд дурангийн тусламж үйлчилгээг хүргэж байна.
За одоо яг тасаг нэгж бүр ер нь зөвлөх хэмжтэй байгаад байдаг тий. Одоо жишээлбэл таны хувьд одоо дурангийн төвд зөвлөх хэмжээ албан одоо өөрхтэй ийм ажилтай эмч байна л да. Тэгэхээр зөвлөх хэмжээний зүгээс ер нь яг ямар онцгой одоо үүрэгрэл байдаг юм болоо тий. За таны зүгээс тий. Уг нь бол зөвлөх хэмжээ сонсохоор гоё л доо. Одоо сонсоход бол ингээд зөвлөө сууж идэг. Ихэнх хүмүүс тэгж ойлгодог байх. Ингээд за олоос харчаал зөвлөө сууж байна. Зөвлөх хэмж бол миний бодлоор хамгийн хэцүү. Яагаад гэвэл эмч нар ингээд яг дээрээ эмчтэй бол их сайхан байдаг. Өөрөөр хэлбэл дээр талд эмч байна гэдэг чи одоо миний багш Чанад орж уухна гэд Монгол улс даяар алдартай сайн дурангийн яг оны мэслийн эмч байсан. Тэгээд багш маань байхдаа бол яад байсан гэхээр ингээд асуудал тулгархаар багштайгаа нийлж байгаа шийддэг те зөвлөлтчдэг те. А одоо ингээд яг өөрөө яг зөвлөх хэмж болохоор ямар байна гэхээр яг эмч хүнийхээ хувьд бол ингээд хамгийн хариуцлагатай хамгийн хэцүү. Өөрөөр хэлбэл энэ бүх эмч нарын чинь одоо шийдэж чадахгүй асуудал гэх юм уу? Яг зайлшгүй ингээд шийдвэр гаргах төвшин бусад тасгийн эмч нар за одоо ингээд дурангаар энийг хийх үү эсвэл одоо манайх орхууч гэдэг юм уу? Хаалгаан дээр ялангуяа эсвэл одоо бүр их хүнд хэлбэрийн цус алдалт бол яг амьд дүүтсэн юм дээр одоо яг жинхэнэ зөвлөх эмч нар чинь ханцуу шамлаад орно шүү дээ. Тэгэхээр яг эмчийнхаа хувьд бол нэг талаасаа одоо ийм том эмнэлгийн зөвлөх эмч хийнэ гэдэг бол нэр төрийн хэрэг боловч яг үүнтэйгээ одоо яг зэрэгцүүлээд маш их өндөр үүрэг хариуцлагатай. Тэгэхээр амрахтаа хүртэл бид нар чинь яаж амрах вүлээ гэдэг те одоо би яг дурангийн эмч 1997 онд нэмлэгт эрчимтэй эмч байж байгаа дараа нь дурангийн эмч болсноос хойш уцаа ундарааж үзэг болгон штэ. Шүн хүртэл ингээд дуурахгүй байна гэж тэмтэрч үздэг те. Тим хэмжээнд болтол одоо ингээд ажилладаг ийм л ажил юм да ер нь бол те. Тэгээд нэг талаасаа яг үүрэг хариуцлага ихтэй боловч яг дотроо болохоор зэрэг одоо ингээд хүн туслаж явж байгаа юм байна бас нэг явтаа нэг хүн болж төрсний хэрэг юм да. Яг ямар одоо ажилбарт орчоод гараад ирвэ? За саяны тохиолдол болохоор цэснээр булчирхаан суух сэтгүүлдэх шинжилгээ ажилбар орсон байгаа. Энэ хүн маань бол 3 сард цэсний ерхий сувгч чулуутай гэж онцлогдоод тухайн ажилбарт орсон. Тэгээд давхар нөө цэсний ерхий сувгийн гарах хэсгээр нарийсл үүссэн байсан учраас урсгуур тавиад гарсан байгаа. Тэгээд дахиж сая бол дахиж шалгаад нарийсл нарилж өгөө шалгасан. Тэгээд дахиж цэсний ерхий сувгийн урсгуур тавьсан байгаа. Давтаа ажилбар орсон гэсэн үг. Ер нь одоо энэ дурангийн төвдтэй ер нь ачаалал ер нь хэр идэг юм бол ер нь жилдээ ч юм уу сартаа ер нь хэд орчим хүнд одоо дурангийн үзлэг онцлогоо хийж одоо үйлчилж байна. За манайх жилдээ бол ерөнхийдөө 10-аас 12 мянга дурангийн онцлог ажилбар хийгддэг. Өдөрт бол нэг 60-аас 70 онцлог ажилбар. Сартаа бол нэг 800-аас 1000 орчдөг байгаа. Ер нь одоо дурангийн ачаалал бол нэлээд өндөр юм байна. Дурангарч одоо хичнээн төрлийн ямар одоо өвчлөлтүүдийг одоо шинжлэх онцлог болгоомжтой гэдэг. Дурангийн шинжилгээнээс гадна одоо дурангийн шинжилгээний үед эдийн шинжилгээ авах нэг ажилбар байгаа. За тэгээд дурангийн ажилбарууд гэх юм бол цус тогтоох ажилбарууд байна. Хоол боловсруулах замын урагцаг авах одоо нэлээд одоо хийгддэг ажилбар. За хоол боловсруулах замын одоо иш дүүийн хавдар хуулах. За тэгээ нарийсэлт хэлэх. За энэ саяны орсон ажилбар гэвэл цэс нойр булчирхаан сувг сэтгүүртэх шинжилгээ ажилбар үүн дээрээ нэмээд цэсний ерхий сувгаас чулуу авах. За нарийсэлтай байвал тэрнээс ид авах. Тэгээ хортой байна хоргүй нарийслыг илрүүлэх зорилгоор. За тэгээ мөн хортой оргүй нарийслын үед виталист